Welcome to 40,000 Daily Show. Улаанбаатар хотод соёлын түгээх зорилготой нэвтрүүлгийн минь 15 дугаар дугаар нөхөө эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногт маш олон бас халуухан сэдвүүд болж өнгөрлөө. Эхний сэдв хүний ажил үнгүүдүүлээд байгаа тухай нэг бичлэг үздэхэй. Цагдаа гаж албаа хаагч бас хүчинг бод гайцсан гэдэг. Нөгөө машин тоорход тэр мөнгө би ингээ өдөржин яваад дараад ингээ ажил хийж хат миний ажил ингээ хүчинг бодгоод ингээ үнгүүдүүдэд байдаг. Миний орлогоос одоо хулгай хийж гэнэ гэсэн. Тэр ингээ төрийн албаа хаагчд. Тэр угаасаа явдггүй одоо цагаан сар дөгч байгаа болохоор бас би энэ хэд хоногоос амар хүмүүс хойшоо надад амралтаа авах гэж байгаа. Би цагаан сар бас өөрөө би настай хүмүүс юм цогдож байгаа дэлгүүрийн газраас би бас ургийн дахгүй. Хөө энийг агууд хүртэл хэлж байгаа. За ахын хэлж байгаагаар бол мань ах бол өнгөрсөн саруудад нийтдээ бараг 6 сая төгрөгийн сард цалин хийсэн байлээ. Тэгээд бөөнөр бас 6 сая төгрөгийн цалин хүртэлх машина замраагүй тавьдаг байх нь. Тэгээд ах маань хэлж ийн бас зарим торгуулуудыг энэ төрийн албаа агч цагдаа нар ингээд цуцлаад хүний явсан ажлыг ингээд өнгөдүүлээд байгаа. Тэгээд энийг ингээд анхаармаар байна гэж хэлдэг. Бас хүний ажлыг ингэж өнгөдүүлж болохгүй. Ер нь шат чатандаа л хүний ажлыг өнгөдүүлэх газар авсан байна. Тэгээд ах бол хэлж байгаа юм байна бас. Сар шинийн өдрүүдэд бол ингээ өршөөнөө 2 хоног би бас амарнаа цагаан сараар золголт ихтэй байгаа гэдэг чинь. Тэгээ манайхан бас ер нь бол энэ машин дээр найтайхан боломжтой аль болох нь ойрхон газар руу алхаад явахыг бас уриалмаар байна. Тэгээд ахын бизнес ер нь бол маш их хэрэлтэй байгаа юм байна шүү. Тэгээд ахыг дамжуулаас маш олон хүмүүс энэ бизнес рүү бас орцсон байгаа юм байна. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За 2 дугаар сэдв болгох энэ Улаанбаатар хот ер нь бөөнөрөө нийтээр энэ хотод амьдрах дэг журмыг сайн мөрдөх хэрэгтэй байна. Тэгээд орон сууцад амьдрахад хогийн сав, пүнкер за тэгээд 0 гэсэн юм 3 зүйл байдаг. Тэгээд манайх нэг бичлэг хэлээд үзцгээе. За бүх та бүхэн бичлэгээс анзаарсан бол бидний ингээд 0-оор дамжиж болон энэ хэрэглээний усаас дамждаг юу цэвэрлэх байгууламж дээр очиж ингэж ийм их лаг үүсдэг. Тэгээ энэ юунаас үүдэлтэй ингэж ийм зүйл болдгоо гэхээр бөөнөр энэ 0-ийн суултурлууга тостой зүйлийг хийхгүй байх. За нэмээд янз бүрийн хог хаягдал том зүйлүүдийг хийхгүй байх. Дээр нэмээд нэг хятадтай нэг юм бор цас байдаг шүү дээ. Тэрийг мэрэгжлийн хүсний ярьдаг байлээ. Тэр нүсөө ингээд усанд уустдгүй маш муу цас ялалах тэрийг хэрэглэхгүй. Хэрвээ хэрэглэдэг бол хогийн савнд авчиж хаях гээд энэ соёл бөөнөр хэвшмээр байна. Тэгээд 0 руугаа болон энэ усанд хамаагүй зүйлийг бити урсгаараа. За бүр цаамтал танаа байрны доор бөглөрч бас ингээд бохир задрах эрсдэл үүсдэг. Тэр байранд чинь хогийн сав 0. За тэгээ пүнкер гэдэг хэсүүд байдаг. Том хог болон тостой тэгээд томаагүй том цаас янз бүрийн юмнуудаа хог руугаа пүнкер руугаа хийгээрээ. За тэгээд 0 руугаа аль болох урсаж болохоор зүйлүүдийг хийгээсэй гэж бас 40,000 шоунаас уриалж байна. Нийтээр энийг ингээд бөглж хайлаад нийтээр баларсан юм болно шүү. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За дараагийн сэдв яг энд харагдаж байгаа энэ Солонгос элчний цаахан талд байдаг Galaxy Tower-ын хажууд байдаг энэ нарны зам руу ордог энэ замыг Нэя Нямбатар дарга. За угаасаа нөгөө нэг цаана нь усан бассейн ны газар хийхчихсэн нөгөө газар чи авилгал хороол болцсон. Тэр одоо бүүнөр энэ замаа нээж нэг ч гэсэн зам нээлттэй байж энэ төвжирлээ буурлмаар байна. Тэг энэ зам үер усны хамгаалтаас болж хаасан. Тэгээ одоо буцаага нээхгүйгаа цаана нэгэнд байшингаа барьсан юм чаа. Замаа нэмэр байна гэж Нямбатар дарахад бас хэлмээр байна. За дараагийн сэдв. За үеийн сонгуулиудаар маш олон ер нь PR-ууд, рекламууд явдаг. За бөөнөрөө нэг гоё 2008 онд болж исэн ер нь хүмүүс сонгуульд ямар шүү PR хийдэг байсныг хамтдаа үзцгээе. Их хүн үрийнхээ төлөө бүхнээ зориулж өөрийгөө ч золиход бэлэн байдаг үлээ. Ийм л хайраас зориг, хүч, төвчээр, ухаан гэд ер хүний хамгийн сайн чанарууд төрөн гардаг. Их хүн л эх орноо төрүүлсэн үртэйгээ зүйрлэн хайрлаж чаддаг. Яа бас л амар бичлэг байгаа. За уян гişүүн маань усыг оролт гарсан. За тэгээд текст нь бол бас л уянгалуулдаг байсан байгаа. Дандаа дотоод хүний мөн чанарлуу чигсэн реклам хийдэг байгаа. Тэгээд ээж хүн үрээ хайрладаг шиг их хүн их орноо хайрлна. Алж байгаа. За дахиад нэг бичлэг байгаа. дахиад дараагийн бичлэг үзцгээе. Хүүчин ирлээ. За
мөн л адилхан 2008 оны сонгуулийн бичлэг байна. Бямб цогт гишүүн хүүн нэрлээ гэж ирдэг байна шүү. Тэгэхээр одоо хүмүүс сонгодог байсан ба штэ. Миний хүү дэвсэн байна. Хүүгийн дэмжиж да. Бас инээдтэй. За дахиад 2008 онд бас дахиад нэг сонгуулийн PR-тай холбогдолтой бичлэг үздэг. Авраг уул мэд хүн ажаа хэнтийчүүд эзэн Чингис мэт ажаа хэнтийчүүд шилгээхгүй Бадмаанин буугийн Батэрдэн ардын засагт босоо үлдэн авраг уул мэд хүн ажаа. За Батэрдэн авраг маань харахад угаасаа л яалчгүй л бас уул шиг хүн шүү. Тэгээ бас нэг хол зүрлэггүй лээ. Тэгээд уул шиг авраг маань үг гэлгээд нутгийн минь оргод ардтын уул ус маань хүртэл уярдгийн. Тэгэл ингэж хилээд ахтал сонгоцсон байгаад байгаа шүү. Тэгээ уг нь бол ийм бүтээлч, стратеги те нэг ийм улсын хэмжээнд бодлого гаргадаг хүмүүсийг эртнээсээ бөөнөөс сонгоцсон бол өнөөдрийн Монголын хөгжил бас арай өөр төвшөнд байгаа шүү те. Дандаа ийм сэтгэл зориулагдсан хүнийг сэтгэлтэй хүн сонгосоор байгаа дэр нь Монголын өнөөгийн байгаа байдал нэг юм байгаа шүү. Бөөнөрийн элдв янзын PR тавтахгүйгээр сонгуулаа өгөөд нэг сурчсан да. Дараагийн сэдв за өнгөрч 7 хоногт улсын хэмжээнд маш том тулаан болж өнгөрлөө. За яг зургт харагдж байгаа шиг сайн зураг гишүүн хурцын хүү гэдэг байгаа энэ хоёр залуугийн баарын дотор зодтолтой ч за энэгээр л нэг юм болсон баха. Нэг нь би улсын хурлын гишүүний халтаршгүй байдалд алдлаа. Нөгөөх нь би хурцын хүүхдтэй энэ гэл энэ хоёр нэг юм булаацалт зодтолсон байна. Өмнөх баячуудын хүүхдүүдийн зодоо шиг охин дээрээс л зодолтоогүй л хэлгүүтэй бодвол тэгээд юунаас л зодтолсон байгаа. Ямар ч сан бас өнгөрч 7 хоногт бас сүр дүүлээтэй зодоо Улаанбаатар хотод болоод өнгөрлөө. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За хүмүүс яриад идэгтэй энэ төр амар олон зүйл рүү ороод ийна гэд бүхэл бизнес рүү орж байна. Одоо баг хойшуур бууз хийхээс бусдыг хийж ийн гэд бүүнэр энтэй холбогдолтой нэг бичлэгийг хамтдаа цэцгээе. 900 сая төгрөг баталчаад хуулиа таниулах те ард иргэдэд IT компаниудад ойлгуулахтай мөнгө зарахын оронд платформ хийж чадна гэд бидний хийдэг бизнес рүү дайраад 900 сая төгрөг чинь маш их мөнгө шүү дээ. Тэр их мөнгөөр яагаад бэлэн платформтой компаниуд энийг аваад ашигладгүй юм. Тэгээд тэрий чинь төрөөс нэг төгрөг гарахгүй. Компаниуд энэ платформдод жил болон хураамжаа төлөө явчихна шүү дээ. Тэр яг ийм ингээд нэг хийсэн юмаа маргааш нь өөртөө үгүйсгээл өөртөө 900 сая төгрөгөөрөө тендер зарлаад платформ хийлгэнэ гээд энэ улсад чинь төмөн платформ байна шүү дээ. Нэг нь аваад ашиглах хэрэгтэй байхгүй юу? За төрмөн бүр яваад IT салбарт л орсон байна. За тэгээд саяны IT салбарын бас нэг төлөөлөл бас эмхтэй ярьж байна те. 700 сая төгрөгийн үнэтэй сайтыг чи манайх үнгүй хийгээд өгөө. Алтан байгууллагууд нь коммершл аваад ингээд энд холбогч болно гэд хэлээд тахад улсын төсвөөс татврын мөнгнөөс 700 сая төгрөгийн сайтыг хийнэ гэж төрн ажиллаад идэг. Ийм завхарсан юм одоо болж юусо болдгоо баг та тий. Энэ хідэн дарга нарын голоос мөнгө завчих гэсэн асуудал шүү дээ. Иймэрхүү юм дээр ингээд зардлаа танаад байгуулгын цалин мөнгө нэмээд ер нь зөв системд нь экосистемд орох боломж байгаад тахад төр бүх юм руу ордог энэ байдал ер нь энэ засаг энэ нам ер нь байгаа үед ер нь бол дээрдэхгүй байна дөө. Тэгээ бүр IT салбар руу орсон биш үү? Бүтэхгүй. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За Улаанбаатар хотод соёлын төвөгтэй нэвтрүүлэх юм байна. Хотын соёл булаа эхэлж байна. За тун удахгүй дараа 7 хоногт цагаан саад маань болох чинь. За тэгээд энүүгээр юуг анхааруулах чинь гэхээр үндэсний дээл хувцас өмсөж цагаан сардаа өргөн дэлгэр гой оролцоосоо гэдгийг нэгдүгээр төрөлмөр байна. За мөн яг энүүгээр гаргадаг бас асуудлууд байдаг те. Тэгэндээ хүлээцтэй байж ийшээ тийшээ замын төвчл их гардаг учраас бусдаа зам тавьж өгч аль болох илдэг байхыг хүсье. За мөн манайхан хоолоо бас анхааралтай идэж аль болгонд хоол идж байгаа хоолоос хэмжээ тарахгүй бол хордлогонд ордог зүйлүүд эсэх байдаг. За мөн орон гэрийн хулгай эзгүй байхад нөхцөлд гардаг. Тэгэхээр өнөөрөө сэрэмжтэй үндэсний дархлаа тусаад тогтныг илэрхийлсэн сар шиндээ сайхан шинэлээрэ гэж 40 мянга дээлийн шоунаас мэдчилж байна. Дараагийн сэдв за Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргээс нийслэлийн төлөөлөгч болсон Ано Хүжин төлөөлөгчийн ярьсан юмыг бүгд хамтаа сонсцгоё. Засаг даргалганд хариу явуулахаар албан бичиг явуулахаар орлогчоос нь хариу ирдэг. За нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нь иргэдийнхаа саналыг хүсэлтийг дүүргийн засаг дарга тавьж хахад орлогчоос нь асуугаарай. Орлогч мэдж байгаа шүү гэдэг ийм асуудал ярих юм бол орлогч нь засаг дарга хийвэл яас. Бас асуумаар өнөөдөр ирсэн байна уу? За
За энэ хүү бичлэг сошиал очиод маш их явсан. За тэгээд юу илэрхийлж байгаа гэхээр нэгдүгээрт энэ хүний энэ хурал дээр попорж байгаа юм байлээ. Уг нь бол нөгөө Сүхбаатар дүүргээс хариуцсан хүмүүс нь байсаар байтал нь байсангүйгээр камерын өмнө худлаа ярьж ийн нэ дээрээ гэл баахан пост явсан. Над бас нэг сонирхолтой юм санагдаад байна. Өөрөө хэлж байгаа сте. За лайваар үзэж байгаа одоо нийслэлийн төлөөлөгчдийг ингээд харахад Сүхбаатар дүүрэх иргэдийг хэлэхэд би ингээд хуралдаа сайн сууж байгаа шүү гэдгийг жаа. Тэгээд манайхны энэ хандлага ер нь жоохон тэнэгтэй. Хуралд суугаад бүх юм болчтой юм. Асуудлыг ярьж, асуудалтай байгаа зүйл дээр шийдвэрлэх бодлого гаргаж, за тэгээд асуудалтай байгаа газрууд дээр очиж ажиллаж ингээ яг үр дүнтэй ажил хиймээр байхгүй. Ер нь бол тэгэл хуралдсаар Монголоос хөгжсөн бол өнөөдөр баг Америкийг давтсан их хуралдсан. Тэгээд юу ч хийдэггүй байгаа. Тэгээд хэлэхэд зөв хандлагаа өөрчлөж нэг ийм жижигхэн зүйл дээр оноо авах биш. Ажил хийж үр дүнгээрээ тайлагнадаг байгаасаа гэж бас залуу ус төрч хүн байгаа учраас хэлмээр санагдлаа. Тэгээд ажилтны амжилт төсөй жоохон хандлагаа өөрчлөж үр дүн гаргаж ажиллаарай. Эрхэм төлөөлөгч юу. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдэв бол өнгөш онд болсон маш олон суулт эмчнэр багш нар цалингаа нэмүүлээ гэж бараг сар шахуу бөөнөрөө ажиллаа хайж хүүхдүүд мань очих газаргүй байж цэцэрлэг сургууль бүгдээрээ хаах байх урж явж дуншиж явж 2026 оноос цалингийн чинь нэмнэ гээд Наранбаяр сайд хэлсэн. За тэгээд 2026 он гараад цалин нэмэгдэхгүй байгаа бөөн гамдал гарч ирсэн. Энэ талаар бөөнөр нэг бичлэг үзцгээе. Наранбаяр сайд бол одоо 3 том алдаа хийлээ. Нэгдүгээр төсөө буруу тооцоо хийж төсөө буруу батлуулсан. Тийм ээ. Одоо 700-аас нэг их найдын мөнгө дутуу байна согтод. Одоо 2 сар 3 сард одоо айгүй бол гал унтраах гэсэн оролдох хийж магадгүй. Тэр өсөөгөө тэр чинь сар бүхэн шаардлагатай мөнгөд өргөдөж төсвийн тодтол хийхгүйгээр энэ асуудал шийдэгдэх. Тийм учраас нэгдүгээрт одоо буруу тооцоо хийж төсөө буруу батлуулсан. Нэгдүгээр алдаа. Хоёрдугаар алдаа бол тэр цалингийн бүтцийг дур мэдж өөрчилсөн. Энэ хамгийн бүдүүлэг алдаа. За 3 дугаар алдаа бол одоо боловсролын салбарт хийсэн шинжилгээний хувьсгах зардлын тогтолцоог ингээд байхгүй болгочлаа. Энэ бол одоо нөгөө төрийн сургууль, хувийн сургууль одоо тэг хот төдөөгийн сургуулийн чанарын ялгааг, боловсролын чанарын ялгааг арилгах гол хөшүүрэг хамгийн сайн багш хамгийн өндөр залин авдаг энэ тогтолцоог эвдээ ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэг ийм том одоо бодлогын 3 алдааг хийлээ. Тийм учраас би Наранбаяр сайдыг одоо ерөнхий сайдтай үнэнээ хэл. За өмнөх боловсролын сайдаар ажилладаг гэсэн сайдын яриаг сонслоо. Ер нь бол мань сайд Наранбаяр маань маш олон хуулиудыг зөрчиж маш буруу шийдвэр гаргажээ. За тэгээд одоо багш нар маань цалингаа авах гэхээр цалин ерөөсөө нэмэгдээгүй байгаад байгаа. Тэгээд очир юу гэхээр уг нь бол багш нарын цалин дээр те нэмэгдэл цалин, үндсэн цалин, нэмэгдэл хөс гэж өгдөг байсныг нь нэмэгдэл цалин гин нэмэгдэл хөс хоёрыг нь хасаад үндсэн цалин дээр нэмж өгч байгаа. Ерөнхийдөө бол нэг нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөв гэдэг шиг зүгээр нэг тог хоёр янзаар харуулж өгсөн л ийм өөрчлөлт хийгээд тэгээд одоо багш нар маань бухимдаа дахиад ажил хайх өнө дээрээ явж байгаа. Ер нь энэ засагийн газар чинь ажиллаа хийж чаддаг сайд юу байна вэ? Боловсролын чадахгүй, эрчим хүчин чадахгүй, нөгөө бензингүй болгодог сайд нь чадахгүй. Ер нь энэ Монгол ардын навчин боловсролын хүчингүй болсон. Ер нь бүтэхгүй юм шүү дээ. За тэр Наранбаяр чинь нэр хүн наамах штэ. Бүтэхгүй яандаа бөөнөрөө. Тэгээд ийм алдаатай шийдвэр гаргаж маш олон хүмүүсийг хохирож байгаа. Ийм төрлийн өндөр хариуцлагатай албан тушаалд байгаа хүмүүс ийм хариуцлагагүй хандж болохгүй байна нэр. Монгол минь яандаа. Уг нь гэгээлэг юм яриг гэхээр юм гараад үнэхээр бүтэхгүй маань. Дараагийн сэдв за өнгөрсөн хоногт бас сошиал хуудсанд маш их явсан. Айргаа авчираад зарах гэсэн чи эхлээд энэ айргаа айтайхан эко савлгаанд хийгээд эко савлгаагаа солисон. За дараа нь гарал үүснэл хаана байгаа ингээд торгоо салахгүй байна гэдэг ийм бичлэг явсан. Мөнөр бичлэг хамтдаа үзцгээе. Уучлаарай. Бүр гомдоод бүр яагаад ингэж ийм эко савлгаанд хийгээд ингээд сэтгэл гаргаж зарж байгаа юм шүү дээ. Айргаа ингээд хит яагаад ингээд гарал үүснэл хүртэл ингээд байгаа шүү дээ. Юу нь бол ингээд гарал үүслүүд нь байгаа шүү дээ. Хит яагаад ингээд цагдаа нар нь ирээд ингээд шууд ингээд машина дугаар дээр шууд ингээд шууд машина дугаар дээр шууд торгуулна нэрэл тэгэл одоо ингээд хэрэг ахиж явахгүй бол заавал хүчээр явуулна машины чинь улсын орлого болно айргийн чинь улсын орлого болгоно гэх юм аа. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй байна манай Монгол улсад яг яаж амьдрах юм бэ? За энэ бичлэгийг үзээд би бол үнэхээр бас харамссан тийм. Буянд малынхаа
одоо ашиг шимийг ингээд гоё ийм гоё саунд хийгээд авчираад ингээд борлуулад өөрсөө амжиргаагаа дитгий дөрөөс ингээд хол бай гэхээр торхон цагт нь юмыг хурааж аавна гэд Монгол улс нэр үнэхээр энэ хүмүүсийнхээ амьдралыг ерөөсө боддгоо те. Заавал ингээд бүгднийг халамжаар амьдруулж ер нь нийтээр нь ядуу амьдруулахын сонирхолтой болсон юм шүү. Ажлын хөдөлмөрлөлийг гэсэн хүн болгоныгоо дэмжээр байгаа. Тэгээд төр зэсгэн эрдэнэтэл дээр анхаарах нь. Тэгээд нэг ийм асуудал болоод гарангууд нэг ус төрчин попрод эхлэн тэгээд улсын хурлын дарга ер нь бол ерөнхий сайдын ажил хийгээд байгаа. Мань дарга учрал маань бас энийг анхаараарай гэдэг энэ дээр гарч байгаа шиг пост хийсэн байлээ. Тэгээд заавал нэг дарга зэрэг нь хэлж иж нэг асуудлыг шийддэг биш. Угасаал энэ асуудал дээр нээлттэй байгаад тэр цагтаас тэр дарга зэрэг шат чатандаа нэг хөдөлмөрийн ажлыг гэсэн хүмүүсээ дэмжиж болдгоо юм уу? Ямар хэцүү юм бэ? 40 мянга дээл шүү. За дараагийн сэдв манай ерөнхий сайд Сандан Шадартай холбогдолтой. Ер нь ерөнхий сайд маань гадуур дотор уулзалттай орон нутгаар яваад байгаа. Тэгээд нэг иргэний асуусан асуултыг өнөр хамтдаа үзцгээе. Хэдийн зэрэг улсынхаа тарбан хөлийн давхан байдлыг хамгаалах үндсэн үүрэг ажлаа яг хийж байгаа юу? Яг энэ үндсэн үүрэг нь мөн өөр болсон юм. Эхний асуулт байна. За хоёр дахь асуулт нь та яг тусгай Монгол улсын ерөнхий сайд юм уу? Бээжигээс даалгавар авч ажилладаг үүрэг гүйцэтгэгч ерөнхий сайд юм уу? Энэ хоёр хэсэг хариулаад өгөөч. Тэгээд би цааш нь бичиж ирье. Та юу яриад байна? Таны юу яриад байна гэж бодсон. Өмнө ерөнхий сайд Монгол улсын үндсэн хууль Монгол улсын тусгай тогтнолыг үүсгэж ийм асуудал суугаад байна. Энэ үндсэн хуулийг яагаад үгүй болж байна? Энэ нөхрийг одоо жинхэнэ шалгах ёстой. Энэ Монгол улсын хэлийн зэрэг Монгол улсын тусгай тогтнол дахин хэлийг яагаад үүсгэж байна? Энэ Монгол улсын үндсэн хуулийн нэгдүгээр залтан биш. За би өвдөө бол энэ иргэнийхэн талд ормоор байгаа. Учир юу гэхээр элтэд мэдтгэж зөвхөн хүн болгон хэлж байгаа. Улаанбаатар хотод болон дохоо портны хятад хаягтай хоолны газарт маш ихээр сүүлийн үед нэмэгдэж байгаа. За энэ гудамжаар алхаж байгаа хятад бас маш ихээр нэмэгдэж байгаа. За орон нутагт бол орон нутгийн иргэд хэрэглээд байгаа. Ер нь бол энэ уушгаа өмнө говийн талууд нутагт бол хятад маш их байна. Энэ дээр ингээ бодлого байна. Үндэсний аюулгүй байдал ер нь байна уу? Тэгээ бүр саний хүний хэлж байгаагаар бол хэлийн зааг дээр ингээ уурхаа барьсан хамгаалтын бүс дотор хятад алт ухаад байна. Тэгээд Монгол зэргүүд хамгаалаад байна. Ийм асуудал байгаа дээр ингээд хүн ёсоор хүнээс ерөнхий сайдаас асуухгүй хинээс асуухад ингээ асууж яхад нь өгж байгаа хариулт нь энэ хүнийг шалгуул барь гэдэг. Үнэхээр элтэц мэдтгэж тийм байна. Хүн болгон мэдэрч юм. Хитрхи их энэ дарга зэрэгсээр амьдралаа тасарчаад байгаа юм уу? Гадуур гаргаад ингээ явал та. Эсвэл энэ мэдээллийг өгдөг хүмүүс энэ хүндээ хэлэлтэй. Гадуур үнэхээр энэ асуудал энэ хятадын асуудал үнэхээр тоо томшгүй болсон. Тэгээд энэ дэр яг ингээ хууль ёсныхаа дагуу байхад байгаа юм уу? Уг нь бол нээлттэй байх ёстой. Гэхдээ энэ дэр хэм хэмжээ байх ёстой гэдэг дээр ингээд анхаарч ийн үү, бодлого байна уу, энийг мэдж ийн үү сорон байна. Гэдэг дээр нэг анхаарад өгөөч ээ. Энэ бол арай хэтрэлцэн байгаа шүү. За тэгээд үндэсний аюулгүй байдал тусгаар тогтлолын эрхэм болсон манай наадам цагаан сар баяр маань болдог. За тэгээд энэний нэг болох цагаан сар маань дараа 7 хоног болох чинь. Тэгээд нэвтрүүлгийнхаа үзэгч хүмүүндээ сайхан шилжээрэй гэж уриалж байна. Тэгээд их хотын соёл том бодлогоос биш жижигхэн хэм маяг хөвшлээс хамаарна. Тэгээд 40 мянгат дээлэн шаваалаа.